Хүний эрхийн үндэсний комиссоос уул уурхайн бус нутагдах хүний эрхийн зөрчлийг мэргэжлийн судалгааны багаар судалсан байна. Судалгааны дүнд уул уурхайг дагаж маш олон зөрчил гардаг, хүний амь эрсэлсэн тохиолдолд тойгоо алдсан гэд эмгэнэлтэй дүн гарсан байна. За судалгаанд өмнө говь олтой Баян онгор ховд Дундгов аймгийн иргэд оролцсон байна. Уул уурхай эрчимтэй урагшилж байгаа тухайнуудад малчдын үндсэн хуулиар баталгаажсан амьд явах эрүүл аюулгүй орчинд аж төрхөөс эхлээд бүхэл эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа нь батлагджээ. Нэг айлын 2 бага насны хүүхдэл өрөмдлөгийн цооногт тогтсон усанд унаал амь насаа алдсан байна. Тийм явдал хүртэл гарсан байна. Гэтэл энэ дээр ерөөсөө ямар ч асуудал яригдахгүй байгаа хгүй. Тэгээд тэр хэрэг нь хаагдаад өнгөрцөн. Тэгээд нөгөө хүмүүс нь яаж ч энэ асуудлаа хаана гаргаж хүнд хандаж ярихаач мэдгүй ингээд хэрэг нь хаагдчихдаг. Нөгөө уул уурхайн компани болохоор биднэрт хамаагүй ингээд яваад өгдөг. Тэгээд нөгөө энэ нөхөн төлбөрийн ч асуудал байхгүй тийм ээ. Ингээл байж шít. За тэрчлэн судалгаанд хамрагдсан малчдын 4 улиралд бэлчээр сэлгэн нүүх боломж 10 дахин багассан. За үйлдвэрийн газрууд нь лицензэд хамрагдсан гэдээ бодоход уул уурхайн балгаар нүүдэлчдийн соёлж устдаж байна. Хуулиараа зохицуулаагүй ч гэдэг юм уу зохицуулалгүй орхисон ч асуудлууд байна. Хуулийн зохицуулалт нь өөрөө дутуу дүлмэг тодорхой бусаас болоод тэр хэрэгжилтэн дээр ингээд асуудал гаргадаг ч юмнууд байна. Нэгэн тэнгээ гаргаад тогтооцсон ямиг бол мөрдөхгүй байгаа. Тэр мөрдөхгүй байгааг зөрчсөнтэй холбоотой хариуцлагыг тооцож чадахгүй байгаа юм асуудлууд ч байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол энэ их зүйг сайжруулах хүрээнд ч бид нэр асуудал санал зөвлөмжөө гаргана. Хариуцлагыг тооцох энэ зөрчсөн этгээдтэй нарийн тооцох хохирсон хүмүүсийн нөхөн төлбөрийг баргадуулах энэ хохирлыг барагдуулж нөхөн төлбөрийг олгохтой холбоотой асуудлыг ч төрийн энэ зохих байгууллагуудын анхааралд хүргэх чиглэлээр ажиллана гэж байна. За үнэхээр нийгэм хууль дүрмэнд захирагдаа оршдог, уул уурхайн урагшлаад байдаг гэтэл холбогдох хууль дүрм журам нь яг хэвээрээ шүүрэн шанах шиг цоорхой тодорхой биш байгаа нь дээрх сөрөг талуудыг бий болгож байна. Тиймээс төрийн эрх барих дэд байгууллага энэ тал дээр анхаарах цаг болжээ. Бүжинлам Эрдэнэтнаар бэлтгэлээ.